За сайн байцгаана уу? Сэтгэм цогцлбор сургуулийн захирал мөгчөө. За манай сургууль 2100 сурагчтай хичээлийн өргөтгөлийн байр маань үндсэн байр маань агтлагдсан буулгагдаад хичээлийн үндсэн байргуугаар нэлээд олон жил барилгын ажил ингээд явж байгаа. Сая 23 оны 1 сард хичээлийн байр маань ашиглалтанд орсон 640 хүүхдийн суудалтай ээж бүрэн спорт зал, урлаг зал бүх юм 4 давхар байр ашиглалтанд орсон. Тэгээд мэдээж барилгын ажил явагдаж байгаа барилгын талбай гэдэг чинь шороо шуурсан ийм л газар байсан. Тэгээд 1 сард шинэ сургуульд ороод ер нь бол Солонгос яваад өмнө жил би туршлага судалж ирсэн. Тэгээд туршлага судалж байхад Солонгос гадны орнуудад бол нэг бол бетон зам, нэг бол ногоон зүлэг байгууламж. Ерөөсөө шорооч нь хүний эрүүл мэндэд одоо ингээл нэг амьсгалахад хүртэл ийм учраас ер нь тийм ээлтэй орчин бүрдсэн байдаг юм билэ. Тэгээд сургуулийнхаа ядаж хашаан доторхыг ийм орчин бүрдүүлнэ гэсэн ийм зорилго тавьсан байсан. Тэгээд барилгынхаа компанида хэлж байгаад энэ явган хүний зам, машин зам энэ төр ингээ бетон тогтчлтуудаа хийцэн боловч нөгөө ногоон байгууламжийн маань ажил дутуу байсан. Тэгж байтал нөгөө тэрбум мод сангаас ингээд сайхан төсөл хэрэгжээд шалгаруулалт явагдаж байна гэсний дагуу манайхан төсөл бичсэн. Тэгээд энэ төсөлд шалгараад ингээд орчноо ногоон болгоод нээлт хийж байгаадаа маш их баяртай байна. За тэрбум мод сангийн төслөөр 500 м2 газрыг зүлэгжүүлсэн, мөн цэцгийн мандал хийсэн 786 ширхэг хайлаас бусад одоо гацуур гэх зэрэг моднуудыг тарьсан байгаа. Хуучин бол зүгээр л ингээд нөгөө барилгын шороотой ийм газар байсан бол одоо ич бүрэн ингээд зөвлөгжүүлэлт болсон. Энэ нь бол сурагчдын эрүүл мэнд сурагч гэхгүй ер нь бол баг энэ хавьд оршин суудаг хүмүүсийн эрүүл мэндэд нөгөө мод чин хүчил төрөгч ялгаруулдаг гэдэг утгаараа тэгээ манай энэ бүс бол бас агаарын чанарын хамгийн нөгөө бохирдол өндөртөө ийм бүс байдаг. Тэгээд энэ моднуудыг тарьж зөвлөгжүүлснээрээ манай сургуулийн сурагчид төдийгүй энд оршин сууж байгаа энэ иргэдийн хүртэл эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. За тэгээд цаашдаа ингээ олон давуу талууд сайн эрэг нөлөөллүүд байгаа. Тэгээ зах цухаас нь дурдах юм бол хүүхдүүд маань одоо ингээд арчилж сурна. Тэгээ анх санал тавихтаа бас ийм мод зүлэг тарьж байгаа юм чинь хашаа хаалт хийвэл зүгээр биш үү хамгаалахад гэсэн сургуулийн зүгээс бол яах юм бэ? Эхнээс нь ингээд хүүхдийг бас нэг байгальтай харьцуулж сураа. Эко одоо нөгөө ингээд нэг зөв төлөвшүүлэх гэсэн үднээс хашаа хамгаалт хийхгүй, гიშгэхгүй, ордгоо ингээд хайрладаг болгож төлөвшүүлнэ. Эхний удаа магадгүй ишгэж магадгүй, орж магадгүй. Гэхдээ тэрийг нь хилээ чиглүүлээд ингээд харилж хамгаалаад хашаагүй байсан ч л зүлгэн дээр гიშгдэггүй ийм хүүхдүүдийг төлөвшүүлнэ, ургуулна гэж ингэж бодож байгаа. Намайг Мемдэр гэдэг. Тэгээд би та бүхэнд мэдчилгээ төвшүүлэхдээ маш товчхон бас тэрбум мод сангийн талаар тэгээд тэрбум мод сангаас манай сэтгэмж цэгцлбор сургуультай хамтраад энэ зам хийсэн ажлын талаар товчхон мэдээлэл өгье гэж бодож байна. Тэрбум мод санг бол өнгөрсөн жил Монголын банкны салбарын санаачлагтайгаар за энэ дундаа арилжааны банкуд Монгол банк хамтраад тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг бол дэмжих зорилгоор хувь нэмрээ оруулах зорилгоор бол үүсгэн байгуулсан байгаа. За тэрнээс хойш бид нар бол өнгөрсөн 10 сард болохоор тэрбум мод сангаас санхүүжүүлэх хамгийн анхны одоо төслүүдийн 3 чиглэлийг бол олон нийтэд бол зарласан байдаг. За энэ нэг чиглэл маань болохоор сургууль цэцэрлэгүүдийн яг ногоон байгууламжийг бүрдүүлэх, цэцэрлэгжүүлэх, за хүүхэд багчуудын яг ийм сурч боловсрох эрүүл одоо тийм тав тухтай орчныг бүрдүүлэх зорилготой бол ийм чиглэл бол зарлагдсан байдаг. За тэгээд бид нар ерөнхийдөө нийтдээ 70 орчим одоо сургууль цэцэрлэгээс бол ийм ногоон байгууламжаа бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлээч гэдэг ийм өргөдлийг хүлээж аваад за тэндээс эхний ээлжинд 20 сургууль цэцэрлэгийг бол сонгон шалгаруулж за энэ зуны хугацаанд нийтдээ 10 сургууль 6 цэцэрлэг дээр ногоон байгууламжийн ажлыг за мэрэгжлийн яг ийм ландшафтын чиглэлээр мэрэгчсэн компаниудтай хамтарч одоо амжилттай хийж гүйцэтгэсэн байгаа. Би сэтгэмж цэгцлбор сургуулийн 9 анги суралцдаг Мишель гэдэг хүүхдээ наа. Модтой зүлэгтэй болсон чи өстэй гоё юм. Сургуулийн урд яг чи чаднаа амжилт гэж бичсэн байсан. Тэгээ айгүй гоё тэтгтэй болсон байсан. Мод тарж үзмээр санагдаж байна. Ямар мод идэм бол гэртээ очиж асуудалж үзнэ. Айгүй гоё талтай болчихжээ. Танхимын бос сургалт гэдэг одоо нөгөө зүлэг мод арчлах цэцэг тарих гэх манай сургууль дээр эко клубын хүүхдүүд гэдэг ингээд ажилдаг. Тэр хүүхдүүд маань өмнө юу хийдэг байсан бэ гэхээр сургууль доторх цэцгээ усалдаг, хаягжуулдаг, нэршлийн тогтоодог, арчилдаг ийм ажил хийдэг байсан. Одоо тэр хэд маань энэ тэрбум модоор таригдсан мод зүлгээ бас арчлаад, хамгаалаад олон сайхан ажлуудыг зохион байгуулад энийг нийт сурагчдаа төвийн дэлгэрүүлээд нөлөөллийн ажлууд хийх байгаа. Манай сургууль эко клуб гэж яддаг. Би тэр клубт ороод нөгөө
ямар мод гэдэг модны төрөл зүйлээс орно. Сургуульд чи орчин тойронд гэрээ чи ярина юу ирийн тойронд чи юм ногоон зөвлөг мод хэрэг байж байгаа. Чи юу байгаасаа гэж хүсдэг үү? Байгаасаа гэж хүсдэг. Манай гэрийн тэнд байдгүй. Халуун өдөр модны дор суух их гоё байдаг. Мод агарыг зөвшөөрдөг гэдэг болохоор айгүй гоё идэх гоё. Доор сохорных гоё хантай санагдаад байдаг. Энэ ажлыг одоо сонгосон, энэ чиглэлийг сонгосон хамгийн гол зорилго маань бол ерөнхийдөө мод тарих нь өөрөө мэдээж байгаль дэлхийд ногоон орчин бий болгож байгаа гэдгээр экологийн хувьд маш их ач холбогдол бол өндөртэй. За тэрнээс гадна яг Монгол улсын хувьд ялангуяа Улаанбаатар хотын хувьд бол агаарын болон хөрсний бохирдол маш их байдагтай холбоотойгоор энийг одоо цэвэрлэх энэ одоо бохирдлыг бууруулах хамгийн үр дүнтэй аргуудын нэг нь бол ерөнхийдөө мод тарих байдаг. За тэрнээс гадна одоо мод тарьснараа бас судалгаа ч ихсэн харуулдаг. Ялангуяа хүүхэд залуучуудын хувьд сэтгэл зүйн эрүүл мэндэд нь бол маш эргээр нөлөөлөд илүү сайн хичээлээ хийхэд нь бол тусалдаг гэдэг ийм ач холбогдолтой. За тэгээд цаашлаад ер нь ярих юм бол ногоон байгууламж мод тарьснаар газрын башин барилгын одоо үнцийн үсэх гэдэг ингээд маш олон талын ач холбогдолтой гэдгээрээ бид нар энэ чиглэлийг бол сонгож аваад зөвхөн төрийн өмчөд одоо сургууль цэцэрлэгүүдэд бол энэ ажлыг бол хийж байна. Тэгээд цаашид ч гэсэн тэрбум мод сангаас энэ ажлыг бол үргэлжлүүлээд явна гэж төсөөлж байгаа. За зөвхөн сургууль цэцэрлэгээр хязгаарлахгүй төрийн өмчөд эмнэлгүүд дээр ч гэсэн ногоон байгууламж бүрдүүлээд явах энэ ажлыг бол хийн. За тэгээд бас нэг онцлогтой нь юу вэ гэхээр бид нар зөвхөн ногоон байгууламжийг бүрдүүлж өгөөд одоо ингээд явахгүй. За 3 жилийн хугацаанд тэрбум мод сангаас мэрэгчлийн компаниуд маань тогтмол хяналтыг бол хийгээд арчилгааг нь бас хамтарч хийгээд за багш нарт нь сургуулийн удирдлагууд нь ажилтнуудад нь сурагчид эцэг эхнэр бүгдээр нь бас арга зүйн зөвлөгөөг нөгөөд ингээд хамтарч ажиллана гэдгээр бол нэлээд онцлогтой. За өнөөдөр тэгээд сэтгэмж цагцлбар сургууль маань өөрсдөө бас анхны хичээлийн жилийн одоо нээлттэй хийж байгаа ийм маш баяртай үйл явдал болж байна. За тэгээд энэ хүрээнд бид нар бас 800 орчим модыг тариад 500 м квадрат талбайг бол ногоон байгууламжийг бүрдүүлж өгсөн гэдэг дээр маш их баяртай одоо бахархалтайгаар хамтарч ажиллаж байна. За тэгээд аливаа нэгэн төсөл хэрэгжихтэй ер нь бол ингээл мод тарина гэхээр хүмүүс тархин л чухал юм шиг тарчаал матад орхичдог. Нөгөөх нь ер нь бол хамгийн гол нь ургуулах нь чухал. Тэгээд энэ төслийн бас нэг хамгийн зөв зөвтэй юм гэж миний харж байгаагаар бол 3 жилийн хугацаатай 3 жил энэ модоо арчилна, манай багш нарт сургалт явуулна, сурагчдад сургалт явуулна, түүнийг нь цаашлаад одоо эцэг эхчүүдтэй игээд бас дамжуулаад сургалт явуулаад нөлөөллийн ажлууд хийгээд 3 жил нөгөө бичээ дургаад ингэтэл нь ингээд төсөл маань үргэлжлэн гэдэг дээр бас их таатай хандж байгаа. Тэгэхгүй нэг тариал явждаг, тэгэл нөгөөх нь дараад нь ингээд ургасан ч үгүй мэддэхгүй, үгүй ч мэддэхгүй ингэдэг. Тэгэхээр ингээд 3 жил хяналттай байна гэдэг бол яг нөгөө бодтой үр дүн нь бол маш сайн байх л гэж харж байгаа. За банкны салбаруудын санаачилсан энэ тэрбум мод сан төсөл одоо хэрэгжсэнд маш их баяртай байгаа. Үүнд бас манайхан төслөө бичээд шалгараад ингээд хэрэгжүүлээд орчноо ногоон болгосондоо туйлын их баяртай байгаа. Тэгээд энэ төслийг хэрэгжүүлж байгаа тэрбум мод сангийнхаа нийт хамт олондоо багш нар, эцэг эхчүүд, сурагчдынхаа өмнөөс халуун талархлыг илэрхийлье.